Анжелина Жолигийн нууц амьдрал. Холливуудын од жүжигчин Анжелина Жолиг мэдэхгүй, түүний тухай сонсоогүй хүн хүмүүний ертөнцид ховорхон байцаа. Адал явдалд олон кинонд хурц дайчин дүр бүтээн алдарсан энэ бүсгүй өөрийн гоо үзэсгэлэнгээс илүүтэй өөрмөц секси дүр төрхөөр эрчүүдийн дор сонирхлыг байлдан дагуулдаг гэхэд хэлсдэггүй. Тэр цагтаа үнэхээр гойд им арслан байлаа. Анжелина Жоли 1975 оны 6 дугаар сарын 4-нд Калифорни мужийн Лос Анжелест төржээ. Цагтаа Оскарт нэр дэвшин 1978 онд Шөнө дундын ковбой киноны Джон Шлизенбергийн дүрээр уг нэр хүндтэй шагналыг хүртэж байсан нэртэй жүжигчин Джон Уайт, жүжигчин бүсгүй Маршалин Бертран нарын охин Анжелина Жоли Уайт шиг холимогцтой хүмүүс ихэвчлэн дүрлэлтсэн гал төлтэй харан шиг тэр багасаа харуулах болжээ. Жоли гарал үүслээ даган Словак, Немц, Франц, Канад, Голландсны холимог аж. Мэдээж иймэрхүү олон цусны холцтой хүүхэд тайван суугаад байх нь ховор. Ийм дүрлэлтсэн удамшлыг гэр бүлийн суур хүмүүжлэр засаж залруулж болно. Харин түүний эцэг эхийн хувьд охиныхоо зан арын шиг ажиглаж хянах манахтай байж. Энжиг дөнгөж ой өрхтэй өвгөтэй хахад эр нөхрийнхөө байнгын араар тавилтаас залхсан ээж нь түүнээс салсан байна. Ингээд хүүхдүүдээ хөл дээр нь босгохын тулд тэрээр хамаг цаг зав зураг авалтанд зарцуулах болжээ. Энжигийн хувьд элдв зөрчил маргаан эцэг эх нь байнга байхгүй тийм л гэр бүлийн бараан дурсамж хүүхэд насанд нь үлдсэн аж. Тэрбээр би бүх ертөнцийг өр хүүхдээ орхиж явсан бүх эцэг эхчүүдийг үзэн яддаг байлаа. Би ямар ч хайр дурлал үерхэл нөхөрлөлд итгэдэггүй байсан бөгөөд өөрийн ирээдүгээс ямар ч гэрэл гэгээтэй зүйл хүлээдэггүй байлаа хэмээн жүжигчин бүсгүй нэлээд сүлд тухайн үеийн өөрийн сэтгэл санааны байдлаа дурсан өгүүлсэн билээ. Иймэрхүү ертөнцийг үзэх санаа бодолтой өсвөр насны охин яг л хутганы ирэн дээр явж буймад амьдарч байсан аж. Түүнийг сургууль дээр үеийнхнэнч багш нар нь ч хүлээн авдаггүй. Бүр сэтгэл зүйн тусламж шаардлагатай сурагчдын нэрсийн жагсаалтанд түүний нэр ордог байжээ. Яг тэр үед өвөөгийнхөө оршуулганд оролцсон нь түүнд хүчтэй нөлөөлсөн байна. Жоли орчин тойрныхоо хүмүүст орчуулгын товчооны эзэн болохыг мөрөөддөг тухайгаа ярин хичээлийн дэвтрүүдэд загалмай авсны зургуудаар дүүрэгдэг болсон аж. Чухам тэр үед л амьдралынхаа хоёр галзуу хүслээ олж авчээ. Хар өнгийн хувцас, буу зэвсэгт дурлах. 13 настайгаас Энжи хутга цуглуулж эхэлжээ. Түүний бүхий л гар хуруун зэвсэгдсэн явдаг байж. Дүүэрч тогтохгүй бараг бүх төрлийн харт амхийг хэрэглэж үзжээ. Жоли үсээ хурц нийл ягаанаар будан 14 настайдаа найз хүүгүнээ гэртээ авчран 2 жил хамт амьдарсан байна. Юунаас ч айдаггүй энэ охины хажуугаар хөвгүүд анзаарахгүй өнгөрч чаддгүй байж. Гэвч нэгэн удаа энэхүү зан арын шингаасаа болж золтойл тэнэг зүйл хийчихсэнгүй. Жоли хамтран амьдрагчтайгаа секси үед хутга оролцуулсан тоглоом туршдаг байжээ. Сексийн сэрэл мэдрэмжээ галзууруулахын тулд нэгнийгээ хутгаар ялэмгүйцсэн. Нэг удаа секс тоглоом үед гол судсаа санамсаргүй хэрчин эмч нар амийг нь аврахын тулд нэлээдэн болжээ. Ингээд ямар ч сонирхолтой зүйлд зохих хязгаар байдгийг ойлгосон байна. 18 настайдаа Анжелина кинонд зураг авахулж эхэлжээ. Тэрээр байнга шин соргог зүйл эрэлхийлэн илэн далангүй эротик зураг авалтанд оролцохдоо ч огт ичдэггүй байсан аж. Нэгэн удаа ярьслаг өгтөө эрчүүдтэй унтснаас эмэгтэйчүүдтэй унтахад хамаагүй илүү таатай байдаг хэмээн шуугиан дэгдэв. Гэвч түүний зөвхөн секс дээр тогтсон энэхүү богино хугацааны харьцаа нь багадаа мэдэрч амжаагүй хайр хамаарлыг нь нөхдөг байсан бололтой. Нэгэн удаа өөрийгөө Киборг 2 кинонд харсны дараа аимшигтай мэдрэмж төрөн мэргэжлийн алуурчинд өөрийнхөө аллагыг захиалан нөгөөх нь түүнийг ятгаж болиулсан тухай домог шиг цуу яриад өгсөн байна. Иймэрхүү цууг тэрээр өөрөө тараадаг байсан аж. Гэвч Жолигийн солиотой зан авираас айгаагүй нэг хүн гарч ирсэн байна. Анжелина Хакерууд киноны зураг авалтын талбай дээр жүжигчин Жони Ли Миндлертэй танилцжээ. Киноны нээлт болох үед тэдний бие биедээ шунан тэмүүлэх хүсэл улам дүрлэлцэн улмаар өөрсдийн стилээр хурим хийцгээсэн байна. Ёслолын ажиллагаан дээр сүд бүсгүй хар савхин өмд хайртынхаа нэрийг дээр нь цусаараа бичсэн цагаан футбол göмссөн байв. Гэвч цусан баталгаа хосуудыг тийм ч удаан тогтоосонгүй. Тэд хоёулаа хит олон зүйл сонирхдаг байсан ба удалгүй салан харин найзууд гэвээр үлджээ.
Тэр үед л Анжелина хүүхэд байхасаа хайж ирсэн хэн нэгний нөмөр нөөлгийн мөн чанарыг ойлгон хүчтэй ба сул дорой шинжийг хамт агуулж явахаар шийдсэн аж. Ингээд эцэст нь Энжи өөрийн эмгтээлэг байдалд анхаарч эхэлсэн байна. Анжелина Жолигийн өгүүлснээр Хакерууд киноны дараа түүнийг савь хөмссөн богино халимагтай атмаа маягийн иршүүд хүүхнүүдийн дүрд тоглуулах олон санал ирсэн боловч тэрээр татгалцсан аж. Жоннитой хамт амьдарсан туршлагаас бүсгүй хүний хамгийн гол зэвсэг нь маш эмгтээлэг байдал юм гэдгийг ухаарсан байна. Этгээд зан стилээр ирчүүдийг татгуулах хэдий ч зөвхөн ээлдэг эмгтээлэг байдлаар л тэднийг тогтоож бардгийг ойлгожээ. 1999 онд Анжелина Girl Interrupt кинонд бүтээсэн дүрээрээ Оскар авсан билээ. Тэрээр шагнал гардуулах ёслол дээр өөрийн ахтай хичнээн хайртайгаа хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн нь Холливуудаар нэг хачин цуу яриадыг дээгт хүргэсэн байна. Энэхүү утгагүй шуугааныг намжаахын тулд Энжи яарвчлан хоёр дахь удаага гэрлэхээр болсон аж. Энэ удаа түүний сонгож авсан хүн нь жүжигчин Билли Боб Торнтон байлаа. Анжелина түүнд үнэхээр татагдан Биллигийн тухай бодох үед амьсгал боогддог гэж тухайн үедээ ярьдаг байсан аж. Гэвч энэхүү холбоо нь насан туршид үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй босоожээ. Тэдний хоорондын харьцаа Энжиг байнга дагж байсан ганцаардлын бараанс өдрийг үлдэн хөөгөөсэй гэсэндээ бүсгүй. Боломжтой бүх зүйлийг хийдэг байв. Хос ууд шивээсээ солилцсон, хурууга зүсч цусан баталгаахийн нууцаар гэрэлсэн байна. Ингээд янз бүрийн этгээд бэлэг дурсгал хөрсөн гэр бүлийн жолоогүй амьдрал урсч эхэлсэн аж. Биллид энэхүү жүжиг шиг амьдрал таалагдж байсан бол Анжелина өөрийгөө асар их ядарч байгааг удалгүй мэдэрчээ. Тэрээр өөрийнхөө олон жилийн туршид бий болгосон хэв загварынхаа боол болсныг ойлгосон байна. Ингээд жүжигчин бүсгүй аз жаргал гэдэг иймэрхүү зүйлд биш, огт өөр зүйлд оршдог юм байна гэдгийг ухаарч эхэлжээ. Бидээр нь байдаг алдартай олон шивээсийн нэлээд нь энэ үед хийгдсэн аж. Камбожид зураг авахулах үедээ өөрийгөө нээж олсон Анжелина амьдралын хэв маягаа эрс өөрчлөхөөр шийдэн нэгэн асрамжийн газарт танилцсан Камбож хүүг үрчилж авсан байна. Тэрээр Медокс хүүтэй бүх анхаарлаа хандуулан үнэхээр үлгэр жишээ ээж болж чаджээ. Камбожоос бараг төрөл арилдсан Жоли болон буцаж иржээ. Нөгөө солиотой гажаавартай галзуу бүсгүй маань чихтэйхэн намплаг ээж олон хувирсан аж. Миний 2 удаагийн гэрэлт аль аль нь 3 жилч болоогүй. Миний хажууханд ирээдүйн хүүхдүүдийн маань эцэг байгаа гэдэгт би үргэлж итгэлтэй байсан бөгөөд тийм хүнээч олсон хэмээн Энжи ярьсан байна. Анх удаа Жоли өөрийн төлөө бас бусдын төлөө амьдарч эхэлжээ. Гэр бүлд нь Медокс бий болсондоо зэрэгцэн Анжелина нэгдсэн үндэсний байгууллагын дөрвөстэй асуудал эрхэлсэн комиссийн дэргэдэх сайн санааны элч төлөөлөгч болсон байна. Хүмүүнлэгийн ажлаар тэрээр Камбож, Пакистан, Эквадор, Танзани болон өөр олон орноор явсан аж. Очсон газруудынх нь ядуу буурай аимшигтай дүр зураг түүнийг өөрийн бүхий л амьдралаа ядуурлын эсрэг тэмцэхэд зориулах шийдвэр гаргахад хүчтэй нөлөөлжээ. Анжелина кинонд тоглож олсон орлогоо ихэнхийг нь буяны үйлсд зориулж байна. Хэрв чи хэн нэгэнд чин сэтгэлээсээ хариу тус нэхгүйгээр сайн үйл хийвэл хизээ нэгэн цагт хувь заяа чиний төсөөлж байгаагүй сайхан зүйлээр чамааг шагнадаг хэмээн Энжи хэлэх дуртай. Мистер ба Миссис Смит киноны зураг авалтын үеэр Анжелина амьдралынхаа хамгийн чухал эр хүн Холливуудын царайлаг жүжигчин Брэд Питттэй танилцжээ. Алуурчин хосуудын дэлгэцийн хайр сэтгэл бодит амьдрал дээр биелэлээ олсон аж. Брэдийн эхнэр Jennifer Aniston-ыг бодолцсон. Тэд удаан хугацаанд өөрсдийн харьцааг үгүйсгэж байсан боловч жирэмслэлтийг яагаад ч нуух аргагүй болсон байна. Ингээд аль эртнээс аав болохыг мөрөөдөж байсан Брэд Питт Aniston-оос салсан аж. Ингэж шүтэн бишрэгчт нь Бранчелина хэмээн нэрлэдэг Холливуудын хамгийн алдартай хос үүссэн түүхтэй. Хосууд Жоли Питт гэсэн овогтой 6 хүүхэдтэй ба үүнийг хязгаар гэж үзэхгүй байгаа аж. Хөвгүүд нь Медокс Шиван, Пакс Тион, Нокс Леон, Октон, Захара Марли, Шайло Нүүл, Вивен Маршлен юм. 2005 оны 7 дугаар сард Этиопоос нэгэн дох овчноор нас барсан эмэгтэй хүүхэд болох Захара охиныг өргөж авчээ. Шайло, Нокс, Вивен нар нь Жоли Питт нарын төрмөл хүүхдүүд юм. Хэдэн жилийн дараа түүний эрүүл мэндэд асуудал үүсэн ээж наг зэгчийг нь авч одсон эмэгтэйчүүдийн чиглэлийн хорт тавдрын гам шиг түүнийг ч тойрч гарсангүй. Ингээд өр хүүхдүүдтэйгээ аль болохоор олон жил хамт байхын тулд жүжигчин бүсгүй маань хөх өндөвчөө авахулахад хүрсэн билээ.
Анжелина Жоли кино дэлгэцэн урлагт гүйцэтгэсэн гавьяа хүмүүнлэгийн үлсийнхээ төлөө хүндэт Оскарын шагнал буюу Жан Хершолтын хүмүүнлэгийн шагналын эснээр тодорлоо. Тэрбээр найруулагч Жорж Лукасаас энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авсан бөгөөд ёслолын ажиллагаан дээр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй нулимс унагсан байдаг. Дэлхийн хамгийн алдартай бас Анжелина Жоли, Брэд Питт нар 2016 онд хоёр тийш болсноос хойш одоо болтол нууцлаг чимээгүй амьдарч байгаа билээ. Гэхдээ Жолигийн хувьд нуугдах цаг дууссан бололтой. Тэрбээр Английн Vogue сэтгүүлд ярьцлага өгөхдөө Брэд Питтээс салах болсон шалтгаанаа тайлбарлажээ. 50 настай үзэсгэлэнт жүжигчин Тэрбээр би гэр бүлийнхээ тов тохын тулд Питтээс салсан. Би хүүхдүүдээ эрүүл орчинд байлгахыг хүссэн хэмээн ярьжээ. Брэд Питтийн хувьд Анжелинагаас салсны дараа борд арсан толгоогоо мэдүүлж хэдэн жил гав ганцаараа амьдарсан. Зарим тохиолдолд Тэрбээр гудамжны архичтай ууж хоноглох үе байлаа. Гэхдээ тэр архины асуудлаа шийдэж чадсан. Брэд Питтийн түүхийг дараа тухтай өгүүлье.